Hi. Бабай байна. За би өнөөдөр та хэдтэйгээ өмнөх бичлэгийнхаа part 2-оор уулзж байна. За өмнөх бичлэгэн дээр хэдүүлгээр өсвөр насны ярьс арчилгаа болон яг одоо өсвөр наснд анхаарах тийм амьдралын хэм маяг те тэдний тухай ярьсан. За өнөөдөр болохоор хэдүүлээ арьс арчилгааны энэ бүтээгдэхүүнүүдээ яаж сонгох ёстой вэ гэдэг дээрээ хамтдаа ярилцсан. Шууд гол ажилд орцгоё. За ерөн арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо ерөнхийн нэг ийм дүрм байгаа. Ямар ч бүтээгдэхүүн авч ийсэн тэр бүтээгдэхүүний энэ арт байрлах энэ орц найрлагатай заавал танилцах хэрэгтэй. За гэхдээ энэ орц найрлагынх нь бүх зүйлстэй бүх зүйлсийг мэд гэсэн үг ерөөсөө биш. Энэ олон мөр орц найрлагынх нь зөвхөн эхний 5-ыг л маш сайн харьцаж ерөнхийдөө болно. Яагаад гэвэл яг энэ эхний 5 нь орц найрлага нь энэ бүтээгдэхүүн яг ингээд орц найрлагын 80% эзэлж идэг. Энэ орц найрлагын одоо дараалал гэх юм уу? Хамгийн их орсон хамгийн ихэндээ. За тэгээ ингээ аргашаа цуваад ингээд хідэн мөр ингээд орц найрлага явж байгаа штэ. Тэрний хамгийн төгсгөлд байгаа нь хамгийн бага орсон байдаг энэ бүтээгдэхүүнд. Тэгэхээр хідүүлгийнх нь эхний одоо дүрэн бол бүр ямар ч бүтээгдэхүүн авсан орц найрлагынх нь эхний 5 нь яг ямар орц найрлага орсон байна маш сайн харах хэрэгтэй. За хідүүлээ дабл клинс хийх бүтээгдэхүүнээ яаж сонгох вэ гэдгийг ярихаасаа өмнө дабл клинс яагаад хийх хэрэгтэй вэ гэдэг дээрээ дахиад нэг ойлголттой болчих. За би яг ийм туршилт хийж үзлээ. За гарны хайлуулах арай хүчлээтэй хэсэг дээр өө дарагч хүргэж үзээд за тэгээ яг мейкап хийж байгаа юм шиг ингээд сайн тогшиж мовшоо тий. Тэгээ нэг 2-3 минутын дараа зөвхөн хөөсөн цэвэрлэгчээр угааж үзсэн. За тэгэнгүүт хөөсөн цэвэрлэгчээрээ нэлээд ингээд үрээд тий ингээд усаар ингээд зөөллөөд арилгаад угааж байгаа ч гэсэн яг ингээд сайн харвал арьсны яг энэ хүчлээтэй хэсгүүд дээр нөгөө нэг өө дарагч маань буюу одоо фаундейшн маань тий ингээд үлдсэн бүрэн цэвэрлэгдэг байгаа байхгүй юу? Одоо би ингээд зургийг бичлэгийг тавьчих. За тэгэнгүүт дараа нь би яасан бэ гэхэлэр ийм тосон цэвэрлэгчээ ашиглаад тосон цэвэрлэгчээс ингээ баг зэргийг авч байгаад тэг ингээ арилаагүй хэсэг дээр нь тосон цэвэрлэгчээр ингээ массажлаад ингээ цэвэрлээд тэг ингээ усаар зайлаад харахад одоо өмнө нь байсан тэр нүдэнд харагдах тэр фаундейшнуудын яг нэг гарны өвчлөөний завсраас юус ингээ арилцсан байгаа хгүй юу. Тэгэхээр ерөн бол хэлэх гээд байгаа санаа нь дан ганц хөөсөн цэвэрлэгчээр угаавал бидний одоо тэр мейкап тэр тусмаа те мейкап тэгээд одоо тэр харны тус яг бүрэн арилна гэсэн баталгаа байхгүй учраас заавал хөөсөн цэвэрлэгчийнхаа өмнө нь ийм тосон цэвэрлэгчээр нүүрэндээ түргсэн тэр тосрохог бүтээгдэхүүнүүдийг арилгах хэрэгтэй. Хэдүүлээ тосон цэвэрлэгчээс сонгохдоо юу анхаарах вэ гэхлээр эхний шаардлага бол эхний 5 орц найрлагт нь алкогол болон фрагранс ороогүй байх гэдэг тийм шаардлага тавина. За тэгээд дараах нь болохоор комедогеник гэдэг нүүрний нөхсөв бөглөдөг тийм орц найрлагуудын бүрийн жигсаалт байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ тосон цэвэрлэгч, сүүн цэвэрлэгч, тэр клинсинг боолом, жел клинсер гэдэг тэр болгондоо энэ комедогеник буюу нүүрний нөхсөв бүглэх орц найрлага орсон байгаа эсгийг нь маш сайн шалганаа. Шалган гэдээ би та хэдэд яаж шалгахыг нь бас хэлээд өгье. За би одоо жишээ нь энэ доктогийн энэ ойл клинсерийг авах гэж судалж ийн гэж бодъё те. Тэнгүүд миний хамгийн түрүүнд хийх юм бол Google-ээс яг энэ Doctor Cleansing Oil гэдэг ингээ хайх хэрэгтэй. Ingredients гэдэг орц найрлагыг ингээ жагсаалтыг нь харах хэрэгтэй. Яг одоо энэний хард байхгүй ч гэсэн нөгөө нэг пакэжин дээр улам байдаг. Гэхдээ хэдүүлээ энийг авахар сонирхож байгаа те ингээд юус аваагүй байгаа үедээ гэж төсөөлөөд ингээ Google-ээс энэ бүтээгдэхүүнийг хайгаад үзэх хэрэгтэй. За тэнгууд одоо жишээ нь миний энэ орцын Skin Sort гэдэг айгу гоё вебсайт байдаг байхгүй юу? Ерөө ингээд бүтээгдэхүүнүүдийн орц найрлагаас гадна ерөө юм товчхондоо энэ бүтээгдэхүүн яг юу агуулаагүй, юу агуулсан гэдэг ингээд мэдээллүүд нь шууд гараад ирдэг. За бүтээгдэхүүнийхаа ерөнхий мэдээллийг бол ингээд авчиж болж байна тий. За алкогол фри юм байна, силикон фри юм байна, сульфатгүй юм байна тий, vegan юм байна гэд ерөө ингээд харчин. Тэнгууд энэ дээр fragrance болон oil free гэдэг дээрээ ингээд no байгаа байхгүй юу? Тийм биш гэсэн үг. Бага зэрэг fragranceтэй, бага зэрэг oilтэй, заас fungal acne safe гэдэг дээр бас no байхгүй. Тэнгүүт энэ маань яах вэ гэхлээр батг гарамтгай эсвэл жоохон тослог ингээд хурдан батарч гад байдаг. За эсвэл хураач гэсэн те ямар нэгэн батганы асуудалтай тэнцэж байгаа хүмүүст бол энэ бол яг тийм safe сонголт бас 100% байж чадахгүй гэсэн үг. За одоо хэдүүлээ тэр comedogenic гэдэг орц найрлага орсон хэсгийг нь бас ингээд шалгаад үзье. Энэ comedogenic орц найрлага орсон хэсгийг ингээд шалгаж болдог бас вебсайт байдаг байхгүй юу? Тэнгүүт одоо жишээ нь би энэ дээр
энэ бүтээгдэхүүнийхаа бүх орц найрлагуудыг ингээд копидэж аваад энэ дээр паст хийсэн. Тэг ингээд check гэдээ арчингууд энэ улаагаад гараад ирж байгаа нь одоо comedogenic ingredients буюу нүүрний нөхцөв бөглөх орц найрлагууд гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яг ийм 3 төрлийн нөхцөв бөглөх орц найрлага орсон байна. Гэхдээ нөгөө нэг ихний тавтаа биш нэлийн хойгуур болохоор бас бүр амар муу бүтээгдэхүүнүүд гэвэл бас no. Гэтэ ерөө юм cleansing oil-ууд ялангуяа яг энэ cleansing oil-ыг би хэрэглээд миний нүур ингээд амар болчихсон ахгүй юу? Батг гараад ерөөсө батг гардггүй байсан чинь нэг ганц хоёр л батг ирэмдэр гардаг байсан чинь тэр нь бүр гэх ингээд амар тархаад тэгсэн чи яг үндэ энэ comedogenic free биш тийм орц найрлагатайг нь би өөрөө ингээд мэдгүй болохоор авцсан. Тэгээ тэрнээс болоод маш их батгтай болж исэн. Тэгээ ингээд сүүлийн үеийн одоо энэ гарч байгаа oil cleanser-ууд бол харцангуй гайгүй. Гэтэл өрөн бол oil cleanser тийм их бага хэмжээгээр орцсон байт юм билээ. Тэгэхээр би бол бас өмнөх бичлэгээрээ хэлж исэн. Жохон л батг гарцсан үед юуроос oil cleanser хэрэглэдэггүй зөвхөн сүүн цэвэрлэгчээ хэрэглээл гоё ингээд зөөлхөн тосон бүтээгдэхүүнүүд арилгаа цэвэрлждэг. За харин сүүн цэвэрлэгч бол харцангуй гайгүй. За гэхдээ харцангуй гайгүй гэд бүх сүүн цэвэрлэгч итгээд ингээд авчиж болохгүй. Бас л яг орцыг шалгана алкогол free юу, fragrance free юу, comedogenic юм орцууд орсон байна уу гэдгийг нь хэдүүлээ Google багшаас асуугаад ингээд гоё мэдээд авчна. Тэгээ сонголтоо хийвэл хэдүүлэх нь эдийн засагч хэрэгтэй, ямар нэгэн батг гарах эрсдэл үүсэхгүй те маш амар ахгүй юу. Хөөсөн цэвэрлэгчээ сонгохдоо юу анхаарах вэ гэхээр pH level нь 5.5-аас 6.5-тай хэвтүүлээ сонгох хэрэгтэй. Яг тэгэхээр тэр pH level нь арсны pH level-ийн тэнцвэртэй одоо хэмжээ ахгүй юу. Тэгмүүд хэдүүлээ тэр тэнцвэртэй хэмжээг нь алдагдуулахгүйгээр арсаа ингэж авч явах нь чухал болохоор хэдүүлээ хөөсөн цэвэрлэгчээ ба шалгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хитрхи бага болон хитрхи их болчингууд бидний арсын тэр одоо балансыг алдагдуулаад ийм асуудлуудыг үүсгэх гээд байдаг. Тэгэхээр хэдүүлээ цэвэрлэгээнийхаа шатандаа гоё арсаа ингэж одоо хамгаалах те ингэ сайжруулах бүтээгдэхүүнийг сонгоно гэхээс муу нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнүүдийг сонгож болохгүй. Хөөсөн цэвэрлэгээ ерөн цэвэрлэгээний шатандаа бас арсныхаа төрлөөс хамаарат хэдүүлээ тохирох орц найрлагуудаа хэрэглээд байвал бас айгүй гоё үр дүнтэй байдаг. Жишээ нь би яг нэг батгтай уяу дээр яадаг байсан бэ гэхээр манай имлэгээс яг ингээд имлэгийнх нь өөрсдийнх нь одоо найруулсан гэх юм уу найруулсан л юм да. Тэгээ эмчийн найруулсан тийм хөөсөн цэвэрлэгчийг хэрэгжилж исэн. За тэр нь болохоор ямар цэвэрлэгч байсан бэ гэхээр илүү нөгөө салик acid те ингээ ерөн батханд ийм тустай найрлагуудыг надад ингээд одоо гаргаж өгөөд тэгээ би тэрийг зөвхөн ингэж эрүү болон дух хэсгээрээ л ингэж тэр хөөсөн цэвэрлэгчээ хэрэгэлдэг. Бус хэсгээрээ яг өөрөө хэрэгэлдэг ийм энгийн хөөсөн цэвэрлэгчнүүдийг хэрэглэдэгээс байхгүй юу. Тэнгүүд тэр цэвэрлэгч бас миний одоо арсны pH балансыг ингээд тэнцвэржүүлэхэд хэвийн болгоход тайвшруулахад маш том нөлөө үзүүлж исэн. Тэгэхээр таад маань бас хэрвээ батгтай тэмцэж байгаа бол нүүрний нөхцөвийг ингээд амар гоё цэвэрлж өгдөг тийм найрлагуудыг судалж байгаа. Тийм найрлагатай бас юм хөөсөн цэвэрлэгчийг хэрэглэвэл маш нэмэртэй байдаг. Тэгэхээр хөөсөн цэвэрлэгчдэр pH балансыг нь шалгана. За нэмээд орц найрлагыг нь өөртөө тохирохыг олж авах гэсэн үг. Тэгээ ерөн орчин үеийн яг энэ хөөсөн цэвэрлэгч бол үнэхээр ингээд яг зүгээр шулуух хэлээд ингээ хайр болцсон. За яагаад л ингээд яг нэг 3-4 жилийн өмнө л ингээд хэрэгэлдэг гоё юм хөөсөн цэвэрлэгч оролдохгүй гоё гэснийг л ингээл олоод хэрэглэхээр ингээл нүүр бүр ингээл таталтаал ингээл бошуухан л юм төрөхгүй бол ингээд байц суухын аргагүй тийм болгочдөг байсан. Тэгсэн чи одоо яасан бүр ингээд амар гоё юм хөөсөн цэвэрлэгчнэр зөндөө гараад ирсэн. Тэгэхээр таад маань түрүүний одоо нөгөө Google багшаас асуудаг шиг маш сайн судлаа тий орц найрлагыг ингэж pH level-ийг ингэж Google-ээс хайгаад тэгээд ингээд сонголтоо хийгээрэй. Би таадаг нэр энийг харуулсан уу? Одоо ингээд round lab-ing cleansing foam гэдэг ингээд хайнгууд pH гэдэг хайнгууд ингээд pH level ингээд гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр таад маань залхуурахгүй уцаа ингээд шаал дэмий ингээд хэрэгцээг оруулж байгаа хооронд иймэрхүү гоё ингээд судалгаагаа бас уцаа ашиглаад хийж агаарэ. За дараагийн бүтээгдэхүүн бол гуйжуулагч нар байна. За өсвөр наснд бол физикал гуйжуулагчаа л ерөн хэрэглэж явбал зүгээр. Тэгээ энэ физикал гуйжуулагч бол бүр ингээд амар гоё зөөлхөн бүр ингээд өглөө нүрээ бутгаасаа өмнө ч энийг ашиглаад ингээд нүрээ гуйжуулаад шууд нүрээ будаж болдог. Бүр тийм зөөлхөн ийм гуйжуулагч байгаа. Тэгээд миний бас өөр дуртай гуйжуулагч физикал гуйжуулагч гэвэл энэ нэг доктор Жигийн энэ гуйжуулагч ногоон цавтай гуйжуулагч бас амар гоё. Энэ хоёр ерөнхийдөө төстэй доктор Жи бол энэ
Бифлэний энэ гуйжуулагч хоёр. Гэхдээ энэ илүү юм зөөлх юм байлээ. Тэгэхээр өсвөр наснд бол зөөлхөн гуйжуулагч нь зүгээр болохоор би та хэдэд бол энийг авч хэрэглээсэй гэж зүйлсэн. Тэгээ юм том цавтай болохоор бас нэлийн удаан ашигладаг. Би бол энийг ингээ нөхөртөөгөө ингээ хоёулаа ашигладаг хэрнээ л ингээл дуусаагүй л явж байгаа байхгүй юу? Тэгэхээр таад маань энийг ашиглаа үзээрэй. Анхаарах юм нь 7 хоногт ихтэй 2 удаа, тэгтээ 7 хоногт 1 удаа гарсаа заавал гуйжуулж явах хэрэгтэй. Тэгжээж хідүүлээ ингээд хар цагаан батгахгүй ингээд за нүүрэн дээр юм илүү дутуу ингээд хаарцсан арьстай хэсэггүй тийм гоё юм. Одоо гүлгэр гэх юм уу? Тийм арьстай байна. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлэн гуйжуулвал тэр нь бас асуудал үүсгэнэ. Тэгэхээр юмыг ерөн бол хэмжээ хязгаарт нь байруулаад ингээд баланстай хэрэглэх ёстой шүү. За тэгээ өсвөр наснд ийм химийн гуйжуулагч бол би ерөөсөө зөвлөхгүй. Нэгт энийг ингээд амар зөв хэрэглэхгүй бол энэ нүрийг чинь гоё болохгүй бүр илүү ингээд амар гэмтэх бас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ер нь химийн гуйжуулагч өсвөр наснд хэрэггүй. Физиклийгаа хэрэглэхэд ерөнхийдөө болно. Би бол угаасаа л физикл гуйжуулагчны фэн, байнга л физикл гуйжуулагчтай байдаг. Яг хаа ингээд хаяа сонирхоод ийм гуйжуулдаг тийм асиднуудыг хэрэглэж үтсэн. Гэтэл энэ физикл гуйжуулагч нь л гоё юм л. Дараагийн бүтээгдэхүүн бол чийгшүүлэгч тос буюу суур тос. За суур тосон дээр би яг одоо энийг хэрэглэж байгаа. Би энэнд яг дуртай. Гэхдээ одоо яг хэрэглэсэн чинь жоохон юм зузаан, жоохон хүн санагдаад бэлээ. Сая бол яг энэ тосыг хэрэглээд дууссан. Ерөн яг 100 болж байгаа болохоор арьсныхаа бас онцлогийг мэдрээд тосныхоо төрлийг бас өөрчилж ивэл айгу зүгээр. За тэгээ мэдээж тосол сонгохдоо хэдүүл яг энэ артлынх нь энэ орц найрлагуудыг бас л харна. Эхний 5-ыг нь ялангуяа харна. За бас тэр комедогеник орц найрлагуудыг шалгадаг энэ нөгөө нэг вебсайтаараа ингээ орц найрлагуудыг ингээ шалгачна. За тэгээд энэ бол яг хав нэг тийм комедогеник нэг ойлыг ингээд агуулсан байгаа. Гэхдээ энэ өөрөө нөгөө нэг юм префер буюу яг одоо жоохон юм нөгөө нэг харшил гарцсан тий эсвэл ингээ хит хуурай байгаа тийм арьсанд бол ерөнхийдөө маш гоё таардаг тийм тос. Тэг яг миний нөгөө нэг энэ хэсгүүдээр бас жоох ингээ хуурай, жоох ингээд хурдан хүчлээ тогтох гээд байгаа юм шиг тийм жоох нимгэн байдаг хгүй юу. Тэнгүүд яг тэр хэсгэрээ энийг ингээд түрхэхэд хэрэглэхэд бол ерөөсөө айгу гоё идэг. Бас гарандаа биендээ түрхэхэд айгу гоё идэг болохоор энийг хэрэглэдэг. За тэгээ надаас нэг ийм банк хэрэгдэг нэг ийм тос байгаа. За энэ болохоор юу вэ гэхээр бас яг нөгөө нь манай эмчийн бичиж өгсөн тос. Миний яг ингээд дух хэсгээр нилээ ингэж батг гарсан, эрүүгээр бас нилээн батг гарсан. За гэхдээ одоо бол ерөн маш гайгүй болоод ингээд сорим морин их мэддэхгүй болсон л та. Гэхдээ би одоо ингээд цагаан батг жоохон үүсгээд байгаа тий. Эрүүгээр тухаар жоохон ингээд цагаан батг үүсгээд байвал оройдоо би энийгээ түрхээд унтчихтیں۔ Тэгэхээр өөрөө хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр арьсныхаа онцлогоос хамаарат бас яг тэр одоо цаг уураасаа хамаарат суур тоснуудаа хэдүүл ингэ шинжилж явах хэрэгтэй. Өвөл бол илүү гоё тийм зузаан тий. За зузаан чаашаа арай сайн чийгшүүлдэг миний эмчийг өгдөг тосны сонгол зүгээр. Тэгээд 100 болохоор хэдүүлээ тосоо арай юм хөнгөн байлгал зүгээр. Тэгэхгүй бол ингээ гадаа ингээ халуун болохоор угаасаа ингээ амар ингээ нүүр ингээ бүлрөөд ингээ хүлрөөд баг ингээ тосоо төрсний араас ингээ хамар бамбын хүс бурцаагаад идэх байхгүй. Тэгэхээр хэдүүлээ улиралт болон өөрийнхөө арьсны онцлогоос хамаарат энэ тосоо ингээ тоснуудаас сонгоно. За тосоо сонгохдоо бас яг тэр 5 ихнийх нь орцыг шалгана. Комедогеник тийм орцууд байна уу шалгаж авах хэрэгтэй. Ялангуяа батг гарамт гарсан дээр бол. За нарны тосны хувьд болохоор нарны тосыг сонгохдоо хамгийн нэгдүгээрт SPF 30 болон түүнээс дээшийг сонгох ёстой. За тэгээд энэ FA гэнгүүтээ 4 нэмэх тэмдэг байгаад энэ болохоор нөгөө UVA болон UVB гэдэг ер нь бол хортой нөгөө UV туяануудаас бүрэн хамгаална гэсэн тийм тэмдэглэл юм лээ. Тэгээ мэдээж хэдүүлээ яг нөгөө нэг чийшүүлэгч тос ер нь ямар бүтэцтэй чамд таарч ийн яг тийм бүтэцтэй нарны тос сонгол бас зүгээр. Тэгээ мэдээж бас энэ орц найрлагуудынх нь эхний 5-ыг заавал харна. Бас тэр нүх бүглэх орц найрлага байна уу гэдгийг бас заавал шалгана. Тэр нүх бүглэх орц найрлага их л орцсон байвал нүүрэн дээр чинь бас батг үүсэх маш өндөр магадлалтай. Тэр хэдүүлээ бүхэл бүтээгдэхүүнүүдийн тэр одоо нүгсүү бүглэх орц байна уу? Эхний 5 нь ямар орц найрлага байна вэ гэдгийг шалгаж авнаа. За тэгээс chemical болон physical гэд бас хоёр төрөл байгаа нарны тос. Тэгээ physical нь илүү ямар ч нүүр мүрээ боддгоо зөвхөн л нөгөө нарны тос түрхэж байгаа ерөн хүмүүст бол зүгээр. Тэгээ chemical нь болохоор илүү нөгөө нүүр мүрээ боддог. Тим хүмүүс зориулаад ер нь бол гаргасан илүү хурдан шингэдэг. Тийм одоо мейкапны доор ингэж хуулуурч ундаггүй, арьс цайлгадаггүй.
тийм төрлийн гэсэн үг гэдэг. Өөрийнхөө бас хэрэглэнээс шалтгаалаад физикал болон chemical гэдэг хоёр төрлийг нь сонгож болно. За ингэж хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Надтай хамт байсан баярлалаа. Баяртай. Бичлэг нь таалагдсан бол лайк and subscribe дараарай.